Сонгон арганд өргөд байрлах ирээдүйн өсгөлбөр сургууль барилгын өргөтгөлийн ажлаа шалтгаалan 1 сарын хугацаанд 3 ээлжээр хичээллэж байгаа. 9 сарын 1 гэхэд хэвээ эхлүүлэхээр төлөвлөж байсан ажил 1 сараар хойшилж 10 дугаар сарын 1 гэхэд 1-2 дугаар давхарт хичээл оруулахар төлөвлөж байсан. За энэ дагуу манай сурвалжлах баг очиход энэ хугацаа 1-7 хоногоор хойшилж эх 7 хоногоос 2 ээлжинд шилжүүлнэ гэж мэдэгдэж байна. Тэр үзэгчтэй нийслэлийн хэмжээнд сургуулийн 2 давхар барилгыг дээшээ 3 давхар болгож өргөтгөж байгаа 2 байр байгаа. За үүний нэг болох 6 дугаар сургуулийн барилга дээр бид өмнө очиж сурвалжилсан. За энэ удаа бид Сонгон арганд өргөт барилах ирээдүйн сургууль дээр ирсэн байна. Тэгэхээр барилгын өргөтгөлийн ажил бол 9 сарын 1 гэхэд 1-2 дугаар давхрыг бүрэн хүлээлгэж өгнө гэж байсан болвол за энэ хугацаа 1 сараар хойшлоод 10 сарын 1 гэдэг хугацаа хэлсэн. За энэ хугацаа маань бага зэрэг хойшлоод зэрэг 7 хоногоос ангиудыг хүлээлгэж өгөхөр ингээд бэлтгэл ажил бол дотор явагдаж байгаа юм байна. За хүүхдүүд сурагчид эхнээсээ ангиа хүлээж аваад цэвэрлэгээний ажил бол явагдаж байна. За хичээл сургалтын аюул ажиллагаа орсон ч гэсэн дээшээ 3 давхрын өргөтгөлийн засварүүлжлэгийн ажил бол явагцаар байна. Тэгэхээр энэ хугацаанд хүүхдүүдийг хэрхэн аюулгүй байлгах энэ боломж нөхцөлөөр хангах юм бэ гэдгийг тодруулахад за сургуулийн нийт талбайг 2 хэсэгт хуваагаад за уртлын хэсгийг бол барилгын материалыг агуулах, барилгын талбай болгож ашиглах бол за үлдсэн зайд бол сурагчид ямар нэгэн айх аюулгүй хичээлээсээ тарж орохын боломж нөхцөлийг бүрдүүлээ гэдгийг хэллээ. Тэгээд сургуулийн дотор талаар ихээр А продуктын баруун гар тал буюу тэрний хоёр дахь бидний гадар хийж өгч байгаа. Манай дэш нэг бизнесээр гурван давхарлуугаа гарах юу гэдэг вэ? Гурван чигтэй байдаг байхгүй. Тэрнийх нь А продуктын баруун талын жишгээр нь бид нэр шатаа талбайраа хараад өгчөө. Бүгд тэрээс манай барилгын талбайраа ямар ч зүйл үгүй. Ирээдүйн зохицолбор сургуулийн тухайд 4 байранд 106 бүлэг 4000 орчим сурагч суралцдаг байна. За гэхдээ энэ жилийн тухайд нэг барилгыг өргөтгөж байгаа тул тус байранд хичээлдэг 5-аас 8 дугаар ангийг бусад сургуулийн байранд тараа хичээллүүлэхээр зохицуулж иржээ. Өргөтгөлийн ажил болохоор Азийн хөгжлийн банкны төслөөр бол хийгдэж байгаа. Ингээд 25 оны 6 сараас бол эхэлсэн. Зуны саруудад бол ерөнхийдөө явц удаашралтай байсан учраас 9 сарын 1-ндээ бол яг ингэж орж чадаагүй. Уг нь бол 9 сарын 1-ндээ бид нар ингээд 1-2 дугаар давхар руу үндсэн давхартаа хичээлээд 3 дугаар давхрын ажлууд бол явагдаж гин гэсэн ойлголттой байсан. За гэхдээ манайх бол дотоодоо зохион байгуулалтаа бол хийгээд ингээд яасан байгаа. Хичээлийнхаа 2 дугаар байр 3-4 дугаар байр буюу нөгөө байрууд дээрээ хүүхдүүдэд бол хуваарлаад ингээд сургалтын үйл ажиллагаагаа хэвээ явуулж байгаа. За ингээд 3 ээлжээр бол явж байгаа энэ хичээлийн байр нь. 5-аас 8 дугаар ангийг Алхангийн сургуульд хичээллүүлснээр 3 дахь ээлж оройн 16 цаг 20 минутанд орж 20 цаг 25 минутанд тардаг байна. За ингэхдээ өдрийн цагаар 40 минутаар ордог хичээлийн агуулгыг 30 минутанд багтаан шахсан байна. 1 сарын хугацаанд энэ байдлаар хичээлсэн нь сурагчид оройтож тарах зэрэг хүндрэл үүссэн гэлээ. Энэ хугацаанд ихтэй гоё эсэ нөө өглөө орох нь жоохон унтаж чаддгүй байсан. Тэгээ орой орж байгаа болох нь жоохон унтаж чадаад нойр сэрээ явчихсан. Тэгээс оройдсон юм яагаагүй л би бас жоохон сүнс чөтгөнд итгэдэг болохоор нэг жоохон яаж ирсэн. Гэхдээ манай аав чинь өвөө анаа дандаа авдаг болохоор юусаа яагаагүй. Орой онгод жоохон нэг харанхуй газар явах жоохон ийгүү ардаа сахиун явж байгаа ч тэгээ санагдсан байхгүй. Тэгээ тэр нь л жоохон ивгүүлээд өглөө осон дээр хагцдаг. Энэ 1 сарын хугацаанд сурагчид төдийгүй багш нар ч мөн оройтож ажиллах зэрэг асуудал гарчээ. За ямартай ч эх 7 хоногоос хичээл сургалтыг хэвийн байдалд шилжүүлнэ гэж талууд тайлбарллаа.